Мөнх тэнгэрийн нивэлэр цагийг эзэгнсэн богд эзэн Чингис хаан. Өнөөдөр дээд тэнгэрийн наран саран бүгд төдөж их эзэн Чингис хааны тэргүүн оныг хунхагдан зарлаа. Өдгөөгөөс эхлээд одоо ирэхс орчлон даян өх Монголын их эзэн Чингис хааны цагийн жамаар хэмжигдэх болно. Эсгий тууртан улсыг эн хямар болгож нэгэн жолоонд оруулсан миний алтан ураг хийгээд миний айчин хүлэг баатад миний үе төмөн албад иргэд та нарыг дар газар хөл хөсөр болгон жаргуулад эдгээрийн дотроос миний их итгэлийг олсон 95 хүнийг хөх тэнгэрийн зарилгаар хөхүүлэн шагнаж сайшаа суугаа. Миний би 13 наснаас 4 зүгийн 70 улс 12 самун хаадыг дайлж 32 жил зүтгэн умард газрыг энх төвшин нэгэн гэр болгосонд түмэн олноор хүндлэн өргөж хаан суурьнд суулгаж улсын нэрийг хүндлэгдэхүйн дээд хөх Монгол улс хэмээн халж миний нэрийг Чингис хаан хэмээн өргөмжлөвөө. Түмэн жилдүүл алдрах төр улсыг байгууллаа. Тэнгэр сөрөгчдийг мөхсөн эрхвиш биеэр дайлан арилгана. Тэнгэрийг дагагчийг мөхсөн хүндлэн өргөн. Алд бие минь альжаа бас альжаа тугай. Ахгүй төр минь хүү алдар тугай. Ээжтэй намайг юунд сэрээгээр миний их улсад таны сэтгэлийг ингэтэл шаналгах юу вэ? Миний цааз бол тэнгэрийн цааз. Юу хүсэмжсэнийг хэлээч ээжээ. Хүү та нарыг дэргэд минь байхад ээжийнхэн сэтгэл хэрлэн мөрөн шиг тэнүүн байх юм. Хичнээн жижил чи гэртээ ингэж унтсангүй вэ? Одоо бүр бараа гэж н харахаа боллоо. Чамайг унтсны дараа баахан хүмүүс ирээд сэрэх гэхээр нь би болиулсан. Одоо гэр тойроо зогсож байна. Тэд яаж мэддэг вэ? Би хэнд ч мэдгэлгүй чөлөөгний хувцсыг өмсөж гарч ирсэн мөлий. Би одоохон тэднийг хөөж явуулъя. Бол хүмүн буу яар. Сайхан унтаж хоо. Чамайг гарангуут аваа явчих шүү дээ. Намайг хорих хэн байна?
хүү минь өөрөө болгоо. Чиний цааз бол Тэнгэрийн цааз. Тэр цаазан захирахдахгүй хүн хөх Тэнгэрийн дор үгүй хэвчээ. Миний хүүч чадал. Их эзэнтэй. Үр цайхаас өмнө босож очихгүй бол хэвтүүл ус уулын цааз бэрх. Гарч ир. Хаан эзэнтэй минь өршөөн сойрох. Таныг оргуулсан чили үгнийг цаазаар авах гэж байна. Яана гинэ. За тийм ээ. Энэ миний хүүгийн дуртай. Хоньны аарал. Ээжээ сэтгэлээ бүжиглээ. Хүн хүрээд л ирнэ. Хаан ахад хөсрийг ховцоо өмсүүлсэн боол чили үгнийг гисгэн шийтгсэн. Энэний учир ших утагдуу чи намайг авчруулсан хэрэгүү. Их засагт хаад ихс доор дардын хувцаар хувцалваас ял асуух зүйлгүй гэсэн атал. Ах та юунд гэмгүй хүнийг тарчлан зоваано? Дүү чи юу ярина вэ? Ийм бузар хэрэг өдүүлсэн мүү боолоос ял асуухгүй юм бол наадах цаад чинь цааз биш байна. Нэгэн зүйл. Алив иргэний амин нас бие хөрөнгөнд дураар халдахыг цээрэл. Зөрчвөөс ял асуу гэж их засагт бичжээ. Тэр чинь хүн биш. Боол мэдүү. Энэ тухай би их хаанд айлтгсан байлээ. Тэгээд хаан ах юу гэж байна? Хаан ах уу? Хаан ах их засгаас асуу гэлээ. Яан гэж алтан ургийнханд гар хүрэх хэрэг та нарт хэн өгөө? Мөнх Тэнгэр. Далан ташуур жанч 31 Heaven Doru
50 доллар. 50 Yes! Яран хоёр. Тэмүүжаха. Энийг хараа. Наадасаа нааш нэг. Наадах чаавна. Энийг чи би агнасан. Анаас яа. Энэ чи миний. Яа. Ойдоо тань. Яа чана. Ой. Хасра, хот. Хасра. Хоточ. Тэмүүжи. Ээж, бидний хөршөө. Ээжигс аня барагсан. Анар чи яасан нүгэлтэй амтд гэж. Чинаптэй таа. Сэрэгт. Сэрэгт тааж. Иргүү мөрөнд хурж. Ард иргэдээ захирч. Амар жимэр сохт. Тэнгэрийн зарилгийг зөрчих. Ирэх чи бид. Байхгүй шүү дээ. Аля. Миний бас сэргүүм. Яа. Эчигээ туш. Энэ шүү ганц одоо ирж явдаг үлээ. Аава. Оо. Ганц одоо ирж явна. Хятад жигний хөлтөөсрээ тамга. Энэ надад их хааны сүрэг байна. Эцэнгүй ирснийг үзүүл яавч сайн ёр биш. Энд нэг юм бай. Али. Тэнгэрээс сэрхсэн их Чингис хааны зарлиг түргэн. Тэнгэр дэвэгдсэн их Чингис хаан танаа өчим мөргөх януу. Эзэн таны сүн улсад илгээсэн тэмээн ачаа элч болон
худалдааны 300 хүмүүнийг Алтан улсын хаан дээрэмдэж сөнөв. Үүний учрыг болгоно хүмүүн хөдөн миний бие өчгийг өргөв. Даанч удаад байсан юм аа. Ийм явдал болох байж. За хүмүүс та хэд одоохон морины саныг авч мод. Дөрөв. Эдүгэ танай алтан улс хөвүүний нэцгхэн хороож душмөлын эзнэн алж ахадуу харилцсан тэмцэлдэж ирсэн эзэн душмөлээ сайн урвж эрх буян үнэн эрдэмгийн туйл төрсөн тул энэмэт олон аймаг улс харилцсан тэмцэлдэж 400 он илүү дэлхий дахны хүн амтныг өчүүхэнч амруулахгүйд би Тэнгэрийн бошгоор нэгэн үзүүрт сэтгэлээр 13 наснаас цэрэг байгуулж 4 зүг дайн явж бага аймаг 75 их улс 12-ыг тус төвшитгэн одоо амар тайван суусгай гэтэл танай хүмүүс санаатайгаар миний ачаа хөсгийг дээрэмдэж миний элч нарын амийг хөнөөж хилэн хөдлөв. Иймийн тул сүйр хөдрөө тоолсон. Тамганы бич. Мөнх Тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далай хааны зарлиг. Аюу бүх иргэн дор хүрвэс бишэр түгэ аюу туга хэмээжээ. Эдүгэ Монголыг довтлон ирсэнд ухтан баялдаж олон иргэнийг хамгаалан аварч чадахгүй болжээ. Чингис хааны элч худалдаачдыг бид хөнөөх ямар хэрэг байв? Мөнхөсви үүнийг үл хүртсэн билээ. Хээр талын бүдүүлэг амьсыг иймхүү өргөмжлөх нь мунхаг хэрэг. Тэднийг манай их цэрэг тосон байлдаж хяар цоххон зүй. Хотын дотор хий дэмий аюун шиг тарж орон байр сүйдэж болцсохгүй. Лангийн чинсэн та тэдгээр нүүдэлчдэн авраа шиг мэдхүн цэргэн засаж дарив хөдлөв зохилтой. Үгүй. Илтний үзүүрийн соёрыг үл ядгах өчүүхэн хүнд би юу хэлэх вэ? Үнэхээр би тэдний их жанжтыг сайн мэднэ. Тэд бидэнтэй адил амар гавьяа байгуулж уцэг цэнгэл умбадгүй болсон. Тэгэхэд бид цэргийн жанжин нарыг нохоо хамт үзсээр одоо жоохон Монголын цэрэг орж ирэхэд цэргийн хэргийг чадах хөнгө болжээ. Улс мөхөөс цэргийн харьяат цөм өхнө. Харин бичгийн харьяат хотоо найр тавьж өгөөд үнд хүрнэ. Чингис хаан хэлсэн үгэндээ хүрддэг бүлгөө. Мөхөсви илтэг орхиж жадгаан үлдээсв.
Хаан төрийг басамжилсан энэ муу боолыг сүйдэргүй болго. Зэвийг ирүүл. Дуршуулын амнаас сонсвол тэд ванган чинснаа хөнөөгөөд шипний хэмээх цөсөх залуу жанжин цайзыг хамгаалж байгаа гэд. Чиний төс тэр жанжныхаас бага юм биз дээ. За та үгүй л болов. Энэ алтан улс намайг 4 удаа чирэгдүүллээ. Эцсийнх нь энэ болог. Эд эхлээд зөөн хүчээр дайрч хэд хонох юм бол тэд бидний хүчийг үл ойлгоно. Өнөөш нь хагас сэргээ ухрааж хэд хоног явуулаад сайн газар олж нууцлаа. Цаашхыг зэвчи мэк. Холсон үзгээр байлддаггүй. Хоёрыг зэвсгээр байлддгийг чи тэдэнд мэдүүл. За. Болгоё. Их сайн байна. Энэ эцэнтэй өнөөхө галт бомбог. Галтай май. Эцэнтэй Хуандын элч. Хуандын элч. Энэ Омор зүг ямар байна? Бүдүүлгүүдийн эзэн Чингис гэгч ямар шүү амтан болохыг манай их Хуанди үзэх хүсэлтэйг. Зарлигийг сор болго. Өөрөөрид үзээсэй. Ош. Эднүс яагаад ийм хурдан ойртоод байна? за мэдхгүй байна эцэнтэй. Өгсний чи мэдэхгүй. Тэр монголчууд чинь хаяанд ирчихэд байна. Мэдэхгүй шүү. Тэр овгор тэргэнд хэй явдгийг. Эцэн хаан Чингис өөрөө заларч явдгийг гинлээ. Чингис За тийм ээ. Чингис. Даруй бүх зэргийг бэлдэж хонд. Би маргааш тосож байлгана. Эрми мэхэлгээг өнөө шөнийн дотор дуусгах. Эднийг улам олон болгох. За
Одоо л Мордбаатаруудаа хотоос гаргах цаг нь болж байна. Хандин ичээлээ. Жанжин чиний хойд зүгийн нүдчдийн зүрхийг чичрүүлэн гарамгаа байлдаж өгөөг. Их эзэн Хуандээс сонсоод дээд хэрэгэм шагнаж алтан дуудах хайр. Эзэн Чингисийг хүлж авчрах юм бол их Хуандын санаа сая амар хэчэнгүүдэн зүтгэх гэлээ. 3 хоногт Чингис хааны төмөр цэргээд өмнө газрын цагаан хэрмийг давтал хүүрава босгов. Тэд хэрийн зөөр чамд сүүл хавчин зогтож байна. Би бомтаас гарч тэднийг мушгин хамт зохиод хааны навчирч Хуанди таны өмнө согтүүлсв. Эчэл Энгэргэн эй! Отогам ата! За одоо миний хэлхүүгийг сонс. Тулуу жанчны төмт өнөө шөнө эхлэн хөдөлж 2 өдөрчийн газар хавчиг хэмээх ууланд биднээс сугарч үлдээ. Бид өнөө шөндөө хөдлөөд тулууыг өнгөрөн 3 хоног. Магадгүй 4 өдөр явах болно. Хэд тасарч болохгүй. Чигүү ноёнтаа сүүл барина. Бид дөрүүлээ. Хамгийн сайн харуулданга ардаа оруулъя. Ноёнт нь та бүх хөдөлгөөн морьдоо ав. 6 өдөр яваад 3 хэсэг болж бүх морьдоо юулж унаад эргэж довтлоо. За хөдөлцгөөе. Ялси!
5 хоног нэхлээ. Эд бүр алга болжээ. Энэ юу? Эцэнтэй хатаасан бах байна. Зүй тарах босоо. Авч явахад авсаар хөнгөн. Умард нүүдэлчдийг дайран гэзлэхэд хүнсээ ингэж бэлдүүл зохино. Энэ нэс болж олон сайн хүлгээсэн саллаа. Эцэнтэй. Гэвч би тэрнээс ч олон агтмард Илд бамбай эмээл тогш олдсон шүү дээ. Монголчуудын хаяж орхисон зэр зэвсэг агтмордыг цуглуул. Энд буудлаж хүммордон амра. Монголчууд уран дахар хөсөлж. Юу гинэ? Манайхныг унтаж яхад нь Амуулсан нам. өшөө. Зэв, наашир. Энэ юу гэх юм? Эд нар энэ ямаараа манай цэргүүдийг ихэд хөнөөсөн билээ. Энэнийг хэн хийсэн? За, өчөх миний бие үлээ. Том буруу бүчиж амар шохгүй. Тэгвэл чи үүнийхээ шидийг үзүүл. Ма. За. Амо, олоо. Түмэн сон босоо. Энэс боссон надад хэрэггүй. Ас. Яа.
Чи хариул. Яригэн хомбол мэдэх биз. Гадаад их талаа холоо. 2,000 газар буй. Таалал болохынхаа өмнөхөн бид нарыг асууж хөвүүд минь ирж явна гэж ярьдаг байсан гинэ хөрх. Мөнх юм шиг санаж хайр зүрхийд нь гомдох олон үйл үлдснээ өнөө би гэмшиж түн хүлцэл өчөвч нэгэнт хожимжээ. Ээж минь та газрыг цөмлөж тэнгэрийг нураан хадав. Алаг дэлхийд ухших атаатны хорыг барж ачит нь хариулахыг андгай болгоё. Эгмнээс минь татаж эрийн зэрэгт хүргэсэн эрхэм ачит нь мартахгүй. Хүзөөнээс минь татаж хүний зэрэгт хүргэсэн хүндэт ачит нь огоорхгүй. Ихсэн газар таныг ивэлдэн авч ингэртэн бүүвэлэг. Ээж минь хөвөн намайгаа өршөө. Хүлцэн өршөө. Алтан аргамжаа сартуул иргэнээр тастуулаад зүгээр орхих гэж юу? Би тэр хорезмын эзэн падишахт эвийг хүсч элчиг илгээсэн билээ. Гэтэл тэд амгалан үл хэрэгсэх хөлдөс толгойтон байна. Миний 100 элчийн өшлийг өчөж хяслыг хясаж Тайцуга. Төрсөн бие төлбөрдөг. Алтан ам алдардаг гэдгийг эзэнтэн эрхэвч болгоодог үзье. Уул мэт бие тань нурж одвол улс олон Монголыг тань хэн захирах юм бол? Ёсоо хатныг хэлдэг зовоос зов. Хөвүүд, дүүнар, миний нөхөд
Мухлай боорч та нарын аль нь ч гэсэн энэ үгийг дуртахсангүй. Би элэнцийн хойноос одохгүй мэт. Эмээлт мориноос холборохгүй мэт. Үнэхээр үнийг огоорч явжээ. Хөөдийн ах. Зүч чи юу бодно? Зүч заавал хэлдэг нь юу? Энэ мэрэгтэй орхитоос бид захирагдах гэж юу? Чи ах захаа алцуу юу хэлнэ? Чи надаас ямар хэлмээр хэлвэ? Ганц тогшоо мөгөөрөө хэлвэ. Харуулцаа чамд гартвал эхийг огтд хайцгаа. Барилда чамд унвал усан газараасаа бүү басцгаа. Бисийг юунд ингэж хэлнэ? Зүч чи хэлэх үгэн хэлдэг. Аавын хүүгүүдийн ах бадан цагаатай бит хоёр. Бусдаас өршөөлтэй нь өгөөдөө биз. Өгөөдөг хөргөмжлөл ямар вэ? Зүчийн хэлдэг зүгөө. Өгөөдөө хөргөмжлөө. Миний санаж явсныг хэллээ. Зүч цагаадаа хоёрт би баруун гарынхаа улсыг захируулъя. Эв найртай яваарай. Өгөөдөө чи юу хэлэх вэ? Би юу хэлэх вэ? Хангацсан. Чадахгүй гэж хэлэх. Зүрх надад алга чадахыг чи. Миний сэтгэл ханав. Би сартуулыг дайлаар мордоход тангуудын бурхныг миний баруун гар болж морд гэж хэд үсэн юм. Гэтэл тэд хүч хүрэхгүй юм бол хаан юунд болсон юм гэж их үгээ хэлж элчийг буцаасан байна. Түүнд би яаж ингэж хэлэгдэх вүлээ? Зүйн урдаар тэдэнтэй очиж дайтвал зохистой. Гэвч өөр зүгийг зорж байгаа цаг тул энэ удаа архив. Мөнх тэнгэрт ивэгдэж алтан жолоогоон бат татаж ирэхүүл тэр цагт магад болтугай. Та бүхэн надад тангууд ус мөхөөгүй шүү хэмээн өглөө бүхэн сануулж бай. Сартуулыг дайлаар мордоход төрийн хэргийг тулын хөвөн мэддэг бай.
босоор болгоё. Их хаан та бүгдийг хилийндээ салхаж баярлах тунгэвэ. Та амгалан морилж явна уу? Амгалаа. Таамархан байна уу? Амгалаа. Дээшээ морил. Их эрдэмт хүмүүн та миний өчүүхэн өргөөнд түмэн газрын тэртэгээс биеийн алжаалыг умартан ирсэнтэй нэ маш талархна. Хүдэх хүн би зарилгаар ирсэн минь Тэнгэрийн санаа болоо. Тамтай уулзахыг эртнээс хүссэн боловч эмээлт морноос буух зав ер байсангүй. Эхэм их хаан та өчүүхэн намайг дуудсны учрыг юусан бол би агуй сууснаас ангараад хэдэн жил явлаа. Одоо дарий буцах хүсэл өрлөн буйг болгооно. Та зоог барь. Мөнх Тэнгэрийн ивэлээр би ертөнцийн талыг багтаасан агуу их улсыг байгуулав. Их улсыг тогтоон барихад энэ нас минь ахардах болов хэмээн сэтгэл төвдөх болов. Таныг би хорвоогийн ёсны нууцыг мэддэг их мэрэгэн хүн гэж сонссон цагаас хойш танаас би мөнхийн усан буйсхийг л асуух гэсэн юм. Өдгөө би өндөр насыг наслахтаа газрын үндэс хорын усаар ундаалж үнний мөрийг хөөсөн хэдийч мөнхийн усан үгийг олж мэдвэ. ертөнц дахныг сөнөөх мөхлийн ус байхаас мөнхийн усан алгата. Таны санаа минь ихтэй дүйж байна. Би мөнхийн усны тухай даанч боддоггүй явж. Би өтлөхөд бас ухаан өтлөдөг ажээ. Ухаан өтлөхөд би өтлөдөг болов. Таны мэт эрдмийн ороод гарсан хүмүүн бэлд орших бидний зовлонг хэрхэн мэдэх вэ? Орчлон хязгааргүй тул хүний зовлон ёроолгүй. Насны даваан дээр гарч ирээд эргэн бодоход олон ардыг жаргаасан бус зовлонгийн зузаасан мэт. Үүндл миний сэтгэл үнэн зовох болов. Та сэтгэлэн бүүж хилэхтэн мөнх тэнгэр биднийг сойрхно. Тийм ээ. Мөнх тэнгэр сойрхно. Таны яриа миний сэтгэлийг хөндөж бас ихийг бодогдууллаа. Сартуул иргэнийг дайлсан өх Монголын эзэн Чингис хаан ахыг ухтан авахад муу ахыгаа марталгүй ирж хүндэтгэл үзүүлэн цайлж буй дүү чамайг ихэд цаашаа харин их найрын дээр татарын мозол бсаг өчүүхэн мө боолтой өөдөөдөөс харан зоог барьж суух юм гэж санаандж орсонгүй. Хаан эцэг явахынхаа өмнө чилүүгэнд зоргоор явах их хайрлаж ордны албан үлдээсэн. Хавл хааны удам Юсүхэ Баатар эцгийн хүн Чингис хаанхын үлмий төрсөн надтай
Энэ зэрэгцэх хэрэг олгос юм биз дээ. Өгөөдөө дүүг их орзолох тухай зөвлөлдөхдөө намайг юунд дуудсангүй? Хаан ах чинь чамд илч дотлогсон биш үү? Тийм болог. Юутай ч гэсэн энэ боолтой нүүр нүрээ харалцсан зоог шүүс барихыг би хүлцэхгүй байна. Хасардуу. Чи яаж байгаа чинь энэ? Өөрт чинь тэр ямар гэм хийгэн? Юу гэнэ? Гэм хийгээгүй гэнэ? Та нар ер нь яхаараа төрсөн дэлсэн биднийг адалж боолосоо дөрөвд үзэж байдаг юм бэ? Сартуулыг дайлахтан надад яагаад хэлсэнгүй? Хойлон ичиг минь болоход надад юунд дуулахсангүй? Хамаг Монголын өстнүүдийг хамагцахад хаан ахны хүчин зүтгээгүй гэж юу? Энэ гарамын тасарч энэ ингээд хамахад зүтгэх миний алт тоослоо. Эргүүн мөрөндөн явж шоу мэт явсаа. Чилүүнийхийг аваа явчлаа. Тэглээ. Ээж. Би нэхэн очиж гадгаламтаа дормжлуулсныхаа ялыг асууж. Болохгүй хүмүн, болохгүй. Алтан ургийн цусыг асгаруулбал тэнгэр биднийг гисгэн. Хасардуу хөлчүүгээ гарахаар ухаарах биз. Ухаардгүй юм а гэхэд хаан эцэг чинь эргэж ирээд хэрхийг мэдэг. Хасрахын ийм авирыг хэдий бол твч суух юм бэ? Би хаан эцэгт юу гэж хэлэх вэ? Хүүчиний буруу бус. Хөнөөлд хар хороос болсон хэрэг. Хаан эцэг чинь энэ улс гэрийн төлөө үхэн зүтгэж явахдаа онсон алдсан буй. Тэрний нэгэн лав энэ биз. Би хойда хасардуугийн зөв гэж бодов. Даалан ташуурж анч. Урд нэгэн цагт би ч бас тэр цэрлэлийг амсаж билээ. Ямар байдгийг өөрөө мэдэг. Хоёр. Ороо. Гөрөө. Зорга. Най. Юс. Аро. Ароник. Арон хоёр. Арон гурав. Арон дөрөв. Арон тав. Арон дөрөв.
61 62 Ингэтэл чиний хоёр нүд чинь үгүй болно. Гэвч би чамайг тасар татан идэх. Дэрлэг араатнуудыг эцсийн удаа хараг гэж амьд дүлтэй шүү. Ойрноос би жаахан тав гутх болов. Альж байгаа байлгүй дээ. Агийн энэ хамт хий ханиалганд сайн гэдэг юм. Та зооглож бие зас. Би энэ үнэр амтыг мартах шахаж. Хатан танд миний бэлгнээс ганц энэ эмиг сэтгэлтэн нийцлээ гэж юу? Хаан та энэ эмгийг танихгүй байна уу? Энэ миний хормын бэлгүү. Бүрт минь он цаг үлэрч өний юмыг мартах болж. Хаан та ертөнцийн эзэн болоод хүний жаргалыг огоорсон босоо. Та намайг жаргаж байна гэж боддгоо. Нэрээ би хэнийг хийцээ яаж чарах болов? Хаан эцэг юунд бодлоо? Муусан тангалууд таны сэтгэлийг шаналгаж байгаа юм биш үү? Чи яаж мэдээ? Мэдлгүй яах. Сүүлийн үеэс таны сэтгэл их л зовнсон байдалтай байх юм. Та намайг тангадыг дайлахад авч яваарай. Өвөн чинээ нас чинь баггүй. Эх хэцүү зам туул. Хаан эцэг та миний сэлэм элдний сургууль хэрхэн хийхийг хараагүй шүү дээ. Хөлгөө. Миний хөө олон ээжих хаан орчныг нь мэдхүү. Үгүй. Миний хүүгийн олон ээж нь халуун газрын өвчин хурч тэнгэрт халиад алс холын хиндэг үсгэдэг уулын мөсөн авахд мөнгө нойрсож байгаа. Чи хийгээ санаж яв. Би чамайг батыг дагуулсан тэр нутг руу явуулах санаатай. Тэнд чи эрвийг олж эрмгийн дайчин болно биз.
ертөнцид мөнхийн юм гэж байдаггүй. Чи намайг жаргалтай хүн гэж боддгоо. Та юу хэлв? Ургах нарнаас шингэх наран хүртэлх олон улс аймгийг эзэнсэн хаан эцэг та 9 жаргалаас өөр хэн жарах вүлээ? Би ч бас тань шиг агуу их хаан болж ертөнцийг донслогно. Хөвөн чи хишгтэн дээр очиж бай. За. ертөнцийг донслогно гинэ. Донслох. Мөнх тэнгэр намайг сонс. Би чиний зарилгаар ертөнцийн талыг багтаасан агуу их улсыг байгуулан дэлхийд аяныг нэгэн тугийн дор нэгтгэн жаргах гэсэн билээ. Жаргахын тулд зовоос нь бас их бай. Энэ миний буруу гэж юу? Тэнгэр чи намайг үе олон амт нөхөд ах дүүстэй болгосон атал. Одоо би юунд ганцаардах бол? Миний итгэлт хөвөн зүч Хүлэгбаатар мухлай зэв жамуух зэлэн бэгтэр бэлгүүтэй хасар нар минь хаа вэ? Хатан сайхан ээж минь хайртай хатан хулан минь хаан вэ? Сэтгэлийг хурцлж, хүчийг сэлгэж, хэн миний их цэргийг авч тангуудын бурхан хааныг номхотгож өгөх юм бэ? Хэн бэ? Чөлөөгөө чи мөн үү? Дээд тэнгэр миний өчлийг сонсоод чамааг явуулчих тийм үү? Зүгээр үү? Зүгээр. Хэцээ Монгол хүн мориноос унаад өвч байлаа. Алив тэр миний авалсан хулангийн цуснаас аваад.
Хаан эцэг минь Тангууд улсын хаан Элехо бурхан Алтан сум Аягсав 99 Өвгөө дахид 99 Морь тэмээ 99 Элдэв зүйл 99-ийг бэлэг барин өршөөлөрн ирэв. Надад түүний бэлгэл дутж байсан биз дээ. Сартол иргэнийг дайлаар мортоход би түүнийг баруун гар болж морил гэж хэлсэн. Мортог. Намайг тэрэнд шадаргуу нэр өгье гэж байна гэж хэлээдэх. Харууд миний биеийг өчүүхэн жилээр гисэн төдийгээр шалтгаглан дайтахаас зайлс хийсэн бол өдийд бид Тангуудын их хүүхд хааныг гаднаа хийлгэж чадах байсан уу? Юу гэж байна? Шударгуунаар дийлэх уу? Иргай дүрмгийг балгасан. Хамаг иргэдийн хамт өргөн барий гэж бай. Өөрийн хаймыг түмэн иргэдийн хаймаар солихыг санаарч ард иргэдээс орж амиа хохолсон түүнийг нөхчөөдөг. Сэтгэлээ бүжийлэхтэн намайг хөнтөл бүү зарл бүү шанал бүү ойл өштөнд мэдэгдүүцээ одоо бүгд гарцгаа хэнийг ч юу орол. Юусе чамд би Тангууд иргэдийн талыг өгөхийг зарлиг болгоё. Хэн орж ирв? Чөлөөгөн. Чөлөөгөн. Тэр ямар шүү явна? Боолын хувцастай байна. Тэрэнд сайн хувцас шилдэг мөр өгч явал. Ча. Энд юу хийх? Хээр талдаа дураар хэлж явг. Чөлөөгөн. Ма. Ау. Би чамайг алерт чөлөөтэй болгосон босоо. Юунд ингэж явна? Эндээс бидний зам саллаа. Наад гэргэж хөвчин дэлхийн хаач явсан чамд тус болно.
тэнгэр чамайг тэтгэг. Мөнх тэнгэр намайг өршөв. Би ямар буруутай билээ?
Хаан эцгийн зарлиг сорвид тангуудыг сүнөөж хамаг бүгдийг хаман авчрав. Тангуудын бурхан хааны шавар оромжот төрөмгийн балгасыг усанд живүүлж үгүй болгов. Эдүгэ буцах цаг боллоо. Тангуудын энэ газраас хэлийн дэс хүртэл замд дохиосон амьд бүхний голын самархыг зарлиг болгоё. Хөх Монголын богд эзэн өнгөрснийг хэн ч юм мэддэг. Өнгөрлөө! Энэ хөгшин чи хэлгүй юм уу? Төлгшгэж яваад хөө. Юу гэсэн үг? Эсний зарлиг байхад